Гариг дэлхийн цээжинд зөвхөн болон захирсан туг сүлд тус гардагтол буурал түүхтэй Монгол улс. Энэ л утга энэ л үед амьдрах Монгол түмний өнөө цагийн бахархал, эрэг цагийн гайхамшигт түүх, ховор нандин судар мэт хүмүүсийг нэрлэж байна. Тэд бол Монголын баялаг, Монгол эрдэнэ. Уугуул нутгийнхаа нэрийг эх орныхоо төдийгүй их дэлхийн 4 зүг 8 завхист гаргаж яваа хинтийн оюунлаг охид хөвгүүдийн эрхэм мачтан ардын багш химийн химээх намсраа багш өнөөдрийн манай нэвтрүүлгийн хойморт урагдж байна. Багын л багш болохын дэврүүн мөрөөдөлтэй явсан түүний багш химээх эрхэм алдрын эхлэл төгсөн сургуулиас нь ийхүү эхэлсэн түүхтэй. Багш эрдэнэ. Би чинь 10 жилд байхаас нь одоо миний шав байсан. Ер нь тийм их гүйцсэн шулуун шодрог ялдууч инээ төрөө замгүй хэлж ирснээ хинжсэн хэл чинь тэр хэлж байгаа үгээр дандаа хүн хүмүүжүүлээд юм. Актер хүн байгаа шүү дээ намстай чинь. Анх би одоо бэрхэд хуваарлагдаж хуваар өссөн дээр үуч нь хэцүү шүү дээ. Шууд ирэхэд л хуваар тавьчихдаг. Тэгтэл долгор багш маань дайралдаа чи яасан хаана хуваарлагдав гэхээр би бэрхэд гэсэн чи. Тэгээд чи 10 жилийн сургуультай ажиллах дуртай юу миний охин гэхээр би дуртай л да гэсэн. За би чамайг цуг ажилламаар байна. Чамайг сургуульд аавна. Тэгвэл ажил нүдтэй гэдэг дахиад бас ажиллана гэж. Тэгээд тэр багшийн маань одоо энд ажиллах дуртай юу? Дуртай гэсэндээ хэлж би бас их мэрийдэг байсан. 63 онд чинь намайг очиход багшаар ирсэн. Химийн багшаар. Тэгээд тэнтэй чинь олон жил ажилласандаа их олон шав нартай. Тэрэн дотор одоо доктор эрдэмтэн нэртэй цоотаа тийм олон инженерүүд намсрагийн шав нар бас их олон залуу багш нарыг бэлдэж өгсөн. Манай ангийнхны хувьд бол бас их онцлог. Яагаад гэвэл намсраа багш маань Монгол Улсын их сургуулийн химийн анги төгсөж очоод хамгийн анх одоо бид нар ууган шавнар нь Хинтээ аймгийн төв 10 жилийн 5-ын Б ангийн хамт олныг шинэхэн багш дунд сургууль 5 дахь бага ангиа төгсөөд 5-д орсон шинэхэн сурагчид манай анги 35 улаа байсан. Тэрийг гардан авсан одоо бодож яхад нэлээд шин төгссөн багш гэхэд маш их уул суурьтай. Одоо бодож яхад нөгөө мэрэгжлийн ур чадвар сайтай. Тухайн үед ч гэсэн ер нь бид нарыг үл ер нь тэгэл маш сайн одоо сургана. Багшийн эрдэм багшаас гэдэг. Намсрайг сурагч байхад багш болох хүсэл мөрөөдлийг хөглөж, хүсэл мөрөөдөл рүү нь хөтөлсөн олон сайхан багш нарынхаа тухай ийхүү дурсамж хөврүүллээ. Одоо ер нь манайд дунд ангид байхад Б осор гэдэг багш байсан, монгол хэлний багш. Тэр багшийн тэр одоо хүүхдээ эзэмдэж байгаа тэр багшийг ингээд хичээл заах энэ үнэхээр гоё. Тэгээд дараа нь долгор багшин тэргээд энэ луугрууд орж шít. Тэгэхээр бас сайн багш бол сайхан гэдгийг мэдэрчил байна л да. Манай тэр юнтэн багш бол мундаг сайн багш. Намайг багшийн сэтгэл зүгээр сүлсэн багш. Одоо нас барсал да. Надад соёнгийн доор байсан төмөр мунд гэдэг өмнгөөс гавья тавсны хүүхд гэжтэй бас л надад соёд дүүлэн гэдэг байгаа. Тэгэхэд бид юу багш нарын 5 дахь их хуралд хоёулаа төлөвлөгчөөр байгаа газраас сонгогдож очиод багштай очиж уулзахад
багш маань нэр үнэхээр их баярлж ирсэн. Би тэрийг санаанаас гардгүй. Тийм хүнтэй маш сайхан ажилдаг багш. Их сургууль төгсөх гэж байгаа багшийг за чи одоо ингээд тэр талаасаа заана, энэ талаасаа заана. Ийшээ гарахдаа явс дундаа ингээд солиод ингэж харилцсан. Нөгөө талаад гарахдаа ингээд солиод ингээд. Би сая нусаа татдаг хөлт байсан юмаа тэргээ мэдээд. Тэгэхээр тэгдэг шүү дээ. Хөөе. Намсар юу гэдэг вэ? Гэт цагнахаар юу хэлвэ гэхээр намаа нусаа татлаа гэж юм байна шүү дээ та гэсэн чи. Тийм ээ. Болохгүй шүү. Тийм их хүүхдэд детальчилж ажилдаг. Ястай мундаг багш байсан. Одоо багш манаас ураад удаж байна уу? Эзэмшсэн мэрэгжилээрээ овоглогдсон нэр алдраа дуурсгаж явах шиг гайхалтай бахархал гэж үгүй лээ. Тэгвэл Намсраа багшийн химийн химээх овгийг бий болгосон түүний хичээл зүтгэл бүхэн шав нарт нь эрдэм болон хүрч байж. Анги даасан багшийн хувьд, химийн багшийнх нь хувьд олон шав нарынхаа мэрэгжлийн чигийг тогтоож, зөвлөж, туслаж, дэмжин өнөөдрийнх нь амжилтанд хүрэхэд өөрийн цучлыг нэмсэн эрхэм хүн юм билээ. Намсраа одоо маш олон шав нартай зөвхөн багш нар үлдээ зогсоогүй энэ эмч болж байгаа улсууд чинь одоо химээр их мэрэгждэг байлаа шүү дээ. Энэ одоо хинтигээс ирсэн Намсрагийн шавнар энэ одоо дуугүй орно гэд үнэхээр дуугүй маш олон тийм мэрэгжилтэй багш нарыг бэлдэж ирсэн. Жишээлбэл Занчвын оюун бэлэг гэж биологи ухааны шинжлэх ухааны доктор манай аймгийн хүндэт иргэн байдаг. Тэр бол шинжлэх ухаанд, биологийн шинжлэх ухаанд ис судлалд маш том нээлт хийсэн тийм одоо доктор хөө. Химийн шинжлэх ухаан гэдэг бол суур шинжлэх ухаануудын нэг. Тэгээ ялангуяа энэ ангаа ухаан, хөдөө аж ахуй, биологийн мэрэгжил эзэмшиж байгаа хүмүүсийн одоо ихэнх нь бол энэ хими гэдэг энэ агуу шинжлэх ухааныг бас сайн эзэмшиж энэ химийн багш нарынхаа ялангуяа Намсраа багшийнхаа зааж сургасан зүйлийг сайн ойлгож бас амьдралд хэрэгжүүлж авсан маань бас хэрэг болсон бахаа л гэж ингэж бодож байгаа. Манай ангийг 4-р ангиас 8-р анги төгсдөл манай Намсраа багш удирдах төгсгсөн. За тэгээд би 10-р ангиа төгсөөд эмч болох зорилго тавиад эмч болохоор одоо бэлтжсэн учраас угаасаа химийн хичээл, биологийн хичээл маш дуртай. Тэгээд Намсраа багш маань бол хичээлээ маш сонирхолтой заадаг. Тэгээд хамгийн одоо дуртай хичээлийн маань нэг байсан. Тэгэхээр би Хинтээ аймгийн төвийн 10 жил одоогийнхоор л хэрлэн сумын 1-р 10 жилийн дунд сургуулийн 1977 онд төгссөн. Тэгээд Намсраа багш маань бол бидэнд хим зааж ирсэн. За түүнээс гадна манай анги бол төгсөх ангида химийн кабинеттэйс учраас сүүлийн 2-3 жил бол Намсраа багш та бол хичээл заадаг багшаас гадна одоо яг тэр ангийг хариуцсан багш гэдгээрээ бол байнга ойр байсан. Намсраа багштайгаа би 7-р ангид химийн хичээл анх үзэж эхэлсэн цагаас л холбогдож эхэлсэн дээ. Манай багш бол гойд ой ухаантай. Хүүхдүүдийг болохоор ог нэрээр нь ах эгч нартай нэтэр бүр ингэж таньж мэддэг. Хүнсний технологийн суурьул ерөөсөө химдэр хэмжлэгдсэн л байдаг. Тэгэхээр бол тухайд бол одоо багш маань одоо жоохон 10 жилийн 17-8-тай хүүхдүүдийн толгойд бол одоо ер нь насан туршдынх нь одоо тийм хүмүүжил болон суурь мэдлэгийг одоо суулгацсан болохоор багшаа одоо мартахын аргагүй гэж явдаг юм болоо онцгойлон одоо харьцаатай байдаг болов уу гэж боддог. Тэг. Сайн багшийн шав сайн байх ёстой гэсэн хичээл зүтгэл эзэмшсэн мэрэгжилтэй хайртай байсных Намсраа багш Хинтийн 1-р 10 жилийн сургуулийн түүхийг бичлцэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний шавнараа сургуулийнхаа нэрийг олноо өргөж, эрдэмтэн багш нарынхаа магнайг тэнэлгэж, эрдэм боловсрлоо дэлхийд гайхуулж явна. Арван жилийн 1-р сургуулийн түүхийг харахад хим биологийн чиглэлээр эдмийн зэрэг хамгаалсан магистр, доктор, шинжлэх ухааны доктор хамгаалсан маш олон залуучууд байгаа. Тэдний олонх нь дугрын Намсраагаар химийн хичээл заалгасан хүүхдүүд байдیں۔
Анагаах ухааны дээд сургуульд ирээл орохт чинь зүгээр нөгөө олон хийм орно шүү дээ. Тэр олон хиймд ер нь л толгой торихгүй хийм дээрээ бас маш сайн суралцж ирсэн бид нар. Тэгээд багштай бол тэгэхэд өстө үнэн бахархаж ирсэн. Хийм гэдэг шинжлэх ухааны химийн хичээлдээ ямар азар намсраа багштай учирсан. Их сайхан тийм дотн ханддаг, зөвлөгөө өгдөг. За чи ийм чиглэлийн бас мэрэгчлээ болвол дээр юм байна гэж ингэ зөвлөдөг байсан. Тийм ч учраас би энэ биологийн мэрэгжил бас сонгож ингээд анагаах ухааны судалгааны ажилд нэг 35 дахь жилдээ ажиллаж байна да. Химийн суурь мэдлэгийг манай намсраа өгсөл бидэнд бол харамгүй өгсөн байгаа. За бид бол 28-уулаа 10 ангийг төгсчээлээ. За тэр үед бол химийн суурь болон биологийн сууриар бид 28-уулаа ихтэй сургуулиудыг авч ирсэн ийм бахархмаар сайхан амжилт гаргасан. Их сургуульд ороход бол биологийн анги гэдэг маань химийн хичээл бол орхигддгүй, химийн хичээлүүд бол маш их ордог байсан. Ихэд бол би бол яг химийн ангийн оюутны хэмжээнд бол би тэгштгэл бодлогоо бол бодож бас л тухайн үедээ бол маш сайн сурагч, химийн хичээлдээ сайн сурагч гэж магтагдаж байсан. 10 дугаар анги төгсөх шалгалт өгсөн байсан. Тэгээд би өөрийгөө бол одоо бас одоо нөгөө конкурс өгөлгүйгээр одоо алтан медальтай төгсөөд шууд одоо сургуулаа сонгоно гэдэг ингээ өөрийгөө бодцсон. Тэгээ конкурстаа ерөөсөө бэлтгэхгүй. Тэгээ явж исэн чинь Улаанбаатар хотоос комисс ирсэн чинь би хэдгээр бага ангидаа дүрслэх урлагийн хичээл дээр нэг улирлаар сайн гарцсан байсан. Тэгээд би нөгөө алтан медалаас авах боломжгүй болоод тэгээд угаасаа конкурс өгөх хугацаад өгсөн байсан. Тэгээ ямар ч сайн бэлтгэх боломжгүй тэгж явж байгаа шууд ингээд одоо хим биолог, орос хэлхсэн 3 хичээлээр шалгалт өгөхөр болсон. Тэгээд одоо яг хуу манай ангийнхан манай багш бас намайг одоо зоригжуулж байсан. За ер нь бол чадан шүү гэд. Тэгээд конкурс өгөөд химийн хичээлээр конкурс өгөөд би авах хэвээр 15 оноогоо бүгдийг аваад тэгээд тэр тухайн химийнхаа группээр шалгалт өгсөн хүмүүсийн нэгдүгээрт жагсаж байсан. Тэгвэл би ямар азар одоо намсраа хөшөөрө химийн хичээл заалгаж байваа гэж их тийм бахархаж, олзуурхаж бодож байсан. Тийм ээ. Ямар азар намсраа багшаараа химийн хичээлийг заалгаж байсан юм бэ гэж үнэн сэтгэлээсээ талархан ярих Шавнар олоон. Багш хүний бахархал бол Шавнар. Тэгэд чи заасан хичээлээр нь амжилт гаргаад сайхан амьдраад л явж ивэл багш хүн илүү зүйлд хүсэж шундаггүй гэдэг. Олимпиад түүхэд байр эзлүүлдэг. Ер нь одоо их бэлдэж исэн. Тэр болор туяа гэж, Баавлар туяа гэж 93 онд химийн төрөлцөөг төгссөн хүмүүс бол улсад 2 дугаар байр эзэлж исэн. 1991 онд буюу намайг 8 дугаар ангид байхад бол нэгийн даваанд орж химийн олимпиадад төрүүлээд тэгээд намсраагчтайгаа аймгийн олимпиад тэгээ улсын олимпиадад оролцож одоо мөнгөн медаль авсан. Энэ бол миний багшийн амжилт буюу миний багшийн ач хаваа гэж боддог. Үнэхээр тэр хим гэдэг хичээлийн үндэс суурийг манай багш бол үнэхээр сайн тавьсан. Тэгээд тийм учраас тодорхой хэмжээнд ихний одоо амжилтыг үзүүлсэн. Цаашдаа бэлтгэхтэй бол бас чухал. Энэ нь болохоор бас арай л өвөрмөц буюу одоо арай хүчин чармаалт орно. Багшаас нь, шаваас нь миний багш бол үнэхээр одоо гармгаа байсан да. Би өөрөө үндэсний инженер. За одоо ер нь 10 жил төгсөөл за тэгэл одоо энэ чинь тухайн үед бол олон одоо аймагуудын оюутнуудтай нэгдсэн тийм ээ сургалтанд одоо ихтэй сургуулиар бол ингэ явдаг л шүү дээ. Тэгэхээр бол хинтигээс ирсэн гэдвэл ерөөсөө хинтийн намсрын шив гэж бол ерөөсөө муулга ойлгодог. Намсрын шив гэхлээр бол ерөөсөө химийн хичээл бол ерөөсөө эдрийн тэгвэл одоо химийн хичээлэр бол бид бол барахгүй гэдэг бол ерөөсөө тухайн үед мэддэг байсан. Олон 10 хүүхдийг нэг зүгт анхаарлыг нь хандуулж, жигд сургаж, хүүхэд бүрт хүрнэ гэдэг ямархан бэрх таваа билээ. Харин намсраа багшийн Шавнар багшигаа хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй хүрч зааж сургадаг байсныг онцгойлон дуулгаж байсан юм. Намсраа бол багшны хувьд ярих юм бол гайхамшигтай багш. Юунд гайхамшигтай вэ? Хүүхдээр заасан юмаа ойлгуулж чаддаг. Ойлгуулсан юмаа
хүүхэд оюун санаанд бүтээл болгож чадах тийм агуух чадварыг хүүхэд өгдөг. Хүүхдүүдийг л одоо оролцуулах хүмүүс хичээл заагаад яах вэ гэсэн юм ярьдгийг. Тэгээд ер нь шавнар нь багш болсон хүмүүсийн төрүүл нь яаж одоо бүгдийг нь хийлгэж чадж байна. Ямар арга байна гэдээ ингэж ярьдаг. Тэгэхээр зэрэгвэл тэрний нууц нь юу вэ гэхээр зэрэг нэг хичээлээ зохион байгуулах тэр нэг арга юм аливаа юмд бол арга байдаг. Тэр аргаа бол сонгочихсон. За Намсраа багшийн хувьд бол бас хүнийг нэлээд одоо өвөрмөц харахтай. За явуу гэвэл бас нэг жаахан өгөөдөх. За одоо бас нэг хатуухан илүүл нэг хорын малтахч гэдэг юм уу тийм аргаар бол бас хүнийг итгэвчүүлж бас сургадаг. Багш хамгийн гол нь одоо бүх хүүхдүүдэд жигтгэн нэг төвшөнд амжилттай суралцуулж сурлагын чанарыг одоо нэг төвшөнд байлгах гэж маш их хичээж ажилладаг байсан. Бүх хүүхдүүдтэй ингээд тулж ажиллана. Нэг юм хар дэвтэртэй. Бид нар одоо хар дэвтэр гэж нэрлэдэг байсан дээ, багшаа хар дэвтэр гэдэг. Тэн дээр тэр хэн яасан, тэр юу хийсэн, буцаагаад ямар хариулт өгсөн, ямар үүрэг даалгавар өгсөн, ямар хариуцлага хүлээсэн бүгдийг тэмдэглэж явж байдаг. Тэр нь тооцоо гэдэг л хүүхдийг хүний хүмүүжүүлдэг юм. Тэгээ биш нь улаан хар 2 дэвтэртэй. Тэгэл инээ далдал улаан дэвтэр гарах юм бол за багшд бидний хэнийг магтаа юм бол гэж тэд нэр ярьдаг гэж байна. Жаахан ширүүхэн алхахад орж ирээд л хар дэвтэр гарлаа бол за та хэм багш юу гэж матсан юм бол энэ баларлаад гэдэг хэсэг гэж байна. Их алай. Тэгээд тухайлах юм бол одоо инээдтэй одоо химийн бодлого одоо биднэрт бодуулах гэж байхдаа бодлогын одоо өгүүлбэрийг самбарт бичихтэй хэн гэд бичээд хэвийн нөхцөл гэд химийн бодлого дээр тэгээд тэрийг биччихэд хэвийн нөхцөл гэж байгаа юм шүү. Хинхэг намсраа биш шүү гэх маягаар инээдтэй хоржоонтой тий бидрийг тэгж хөгжилтэй тэр нь бид нарт хизээч мартагдахааргүй тэгж хичээлээ заадаг байсан. Эхлээд сонирхолтой болгодог юм шиг гоо манай ээж бол ер нь ингээд манай ангид орж яхад нь ч гэсэн харахад бүх хүүхдийн юм хичээл сонирхолтой байдаг байхгүй. Тэгээ сонирхолтой хүүхд чи өөрөө тэр хичээлийг илүү ингээд давтдаг хичээлээ хийдэг тийм юм болоо гэж боддог. Гэхдээ багш чинь ер нь орж ийл за ер нь орж ил нэг 10 минут бас нэг өөр юм ярина хичээл. Цаг л ерөөсөө цаг харж байгаа. За одоо боллоо гэл ингээд. Тэр чинь одоо хүүхдүүдийн анхаарлыг сайхан өргөө тарч ирээ тэгэл ерөөсөө хичээлд ордог. Хүүхэд болгоны эзэмших ёстой, мэдэх ёстой. Энэ үйлрэлд одоо ийм юм сурсан байх ёстой гэдэг юм а програмын хатаа одоо ханийн самбар маягтай юм гаргаад. Тэгээд тэрэн дээр одоо хүүхэд болгоны нэрийн жагсаагаад за энэ одоо жишээлбэл мегмар сүрэн энэ үйлрэлд одоо ийм одоо мэдэх зүйлээ мэдсэн мдээгүй бол тэн дээр нь бөглөхгүй ч гэдэг юм уу. Туршилт дадлага ажлуудыг болохоор баг багаар нь суулгаж гал хүүхдүүдээр ингээ хийж гүйцэтгүүлдэг. Тэгээд та нар болохоор 1000 сонссноос нэг удаа үз гэдэг үгийг маш их хэрэгжилж хүн нүдэрээ харсан зүйлийг болохоор амьдралд ер нь хизээч мартдаггүй юм шүү гэдэг үгийг маш их хэлдэг байсан. Тэр нь бол одоо хүртэл бидний ой тоонд бол байсаар л байдаг. Тэр ойлгож байгаа хүүхд чинь ер нь нэг сэргэлэн тэгээд ер нь багштайгаа холбоо тогтчихдаг байхгүй юу? Ойлгохгүй хүн бол ер нь текстийг заавч хэлээ хараад сэлбэлзээд шал өөр шүү дээ. Яг урд нь ингээд зогсохоор Намсраа бол заадаг, заасан юм ойлгуулсан юм аа. Ирээдүйд чи яаж хэрэгжүүлж ард түмдээ тус болох гэдгийг тооцож заадаг багш. Аргагүй миний эжихэмэ мартая болови сургаалтай Намсраа багш шавнарынхаа сурлагад анхаараа зогсохгүй. Тэднийхээ эрүүл амьдралд онцгойлон хандаж өөрөө спортын хүн болоод ч тэрөө сурагчдаа спорт руу татан оролцуулах сонирхолтой нэгэн байжээ. Тэшүүрийн спортын олон шагналтай хөнгөнөр хичээлдэг. Тэгээд бүр улсын рекордыг хүртэл шинжилэн тогтоож байсан гэхээр шав хийсэн тамирчин байгаа биз? Би бол одоо багшиг анх бүр одоо бангийн хөөхт байхдаа тэшүүрийн тэмцээн болдог. Тэгээд тэн дээр би ч одоо тэшүүрт бас дуртай харах гал үзэл байхгүй. Тэгэд Намсраа багшиг анхалт ихэд олж харсан юм. Би 6 дугаар байхасаа тэшүүр сураад тэгээд 6 7-д ингэж аваад дээрдээд 8 дугаар ингэж улсад явсан. Улсад яваад тэнд хинтийн нэг хэвлэгийн тамирчин гэж очиод 1500 м-т даймгуудаа төрүүлж алтан медаль авч ирсэн.
Тэгээ одоо манай аймагч нөгөө хэрлэнгийн ирэг дээр бидний чинь нөгөө бас эрүүл байх талаас нь оюуны хөрөнгө оруулалтаас гадна эрүүл мэндийн хөрөнгө оруулалт маш их оруулсан хүн байгаа. Тэрний үчир бид нар бас өвдөхгүй чирэг бас энэ одоо янз бүрийн ачаалал дах тэм чадвартай болсон гэж бодоод байгаа. Тэгээ зундаа бол бас хөнгөнөр явна, ойрын зайгүй элтэнд явна. Тэгээ яг тамир 2 3 чиглэлийн тамир мэддэг хүн чинь тэгэл сакслуул сакс болол тоглоно шүү дээ. Одоо ингээд байж яхад ямар ч гэсэн шийдний дэргэд орчиход алсуурхан бөмбөг гаргачихвал гол шийдэн шүү дээ. Хүнээс багасаа сурсан гэдэг чинь. Тэгээ бид нар тэшүүр зааж өгнө. Нөгөө хэрлэнгийн одоо гол дээр очиод тэшүүрээр гуулгана, мөсөн дээр цай чанж уун багштайгаа ийм ойр дотн байхад за манай ангийн тэр чинь гэл бүгдийн дүгэн шилэн багш. Тэгээ багш намайг тэгж хэлсэн. Манай шүрээ бол хэвтэй хонь үргээхгүй. Тийм томоотой охин байгаа ш. Тэгээд толгойг маань нэлээд хэрлэн голын мөсөн дээр тэшүүр зааж өгөөд үнсэж ийсэн одоо хүртэл. Тэгээ олон жилийн дараа сая 40 жилийн дараа төгснөөс хойш уулзаад багшаа та намайг хэвтэй хонь үргээхгүй гэдээсэн ш гэсэн чи юу тэгсэн тэгж хэлсэн чи юу одоо хэвтэй хойно үргээхгүй биш ямар ч юмэг үргээхээр болж гэж хэлжсэн. Тамирчин хүн болоод ч тэрүү угийн зарчимч нэгэн болохоор ч тэрүү цаг барих зан үйл гэдгийг өөрийн эргэн тойрны хэн бүхэнд хэвшүүлж байсан байх юм. Цаг барьсангүй хожигдлоо гэж чанга дагуулахгүй. Гэхдээ л эргэн тойрных нь нэг мэдхэд л цаг барьдаг болчихсон байдаг гинэ. Цагийн менежмент гэдгийг бидэнд яс 5 дугаар ангиас мань сургасан. Өглөө хичээлээр ирэхэд багш ирдсэн ширээн дээр томоо ингээд тоотоо сэрүүлэхдээ тэр үе Оросын цаг тавьдсан. Хичээлээс сосрохгүй байхын гарахгүй. Миний хамгийн сайн сурсан юм. Бас 1 минут ч юмнаас хожигдож болохгүй гэсэн юм зарчимтай хүн байсан. Тэгээ тэрийг бол бид нар бол би бол хувьдаа бол тэрийг бол маш их гүнзгий тусгаж авсан. Ер нь бол одоо бол ер нь баг юмд хожигдож үзээгүй гэхэд болно. Өөрөө л хийж байгаа альва ажилдаа өөрөө л огт тоцрохгүй явж чадвал багшигаа дуургаад хөөхд хоцрохгүй л болдог байхгүй юу? Хоцорсон хүнд бол бас хэр тохирсон торгуулаг нь. Одоо ачаал өгнө шүү дээ. Тэгтээ яг ээж шиг юм. За хүүхдүүдээ сайн байцгаана уу? Сайхан амарсан уу? За хичээлээ хийсэн үү? Гэл ингээл яг элэгсэг дотно. Бүр гэртэй байгаа юм шиг ээж шиг. Одоо ч гэсэн. Би нэг одоо ажиллаа хийж байгаад одоо хоцроод очихгүй юу? Тэгээд намсраагаас их айна. Тэр өөрөө цаг ягшлаар нь би ажилдаа төрөлтөд хоцорно. Тэгээд айж одоо өөрөө буруу хэрэг хийсэн болохоор орохоор ингээд цагаа нэг харснаа надад одоо хөөгч энэ цаг баригсан. Тэгээд тэр чилэнгээд одоо аштайхан сургамж бидэнд өгөөд байна шүү дээ. Химийн химих намсраа багшид хоногийн 24 цаг багдаж байсан байх гэмээр. Өглөө өөрөөр гэрээсээ гарсан хүн үдшийн 22 цагт давтлага өгөөд сууж байх жишээтэй тийм өдрүүд олон байсан гэдэг. Энэ хүнийг ингэж ажиллахад түүний хань математикийн гих ганс үх тун чухал үүрэгтэй байж. Бас түүний ээж гэж ачтай буурлна, охиныхоо арын ажлыг 100% дааж, 3 охиныг нь хүртэл хүний зэрэгт хүргэсэн нэгэн байсныг дурсан ярьсан юм. Би тэг чинь манай гэр бүл эндээс тэжигдэж гарч ирлээ. Эндээс л хоол тууц хонорд амьдралаа авч явсан сургууль гэдэг чинь арай л шүү дээ. Намсраа ветер бол энэ 10 жилийн сургуультай ажил амьдрал минь сашгүй холбоотой. Хоёр дайн сургуулиас ажил амьдралынхаа гараа гэхэлсэн хоёр дайн сургуульд ерөнхий боловсролыг эзэмшсэн. Ерөөсөө л ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулдаг одоо өөртөө биш тийм ээ гэр бүлдээ биш бүхэл одоо сэтгэл зүрх өөрийнхөө одоо хөдөлмөрийг бүгдийг одоо ажилдаа зориулдаг, шавнартаа зориулдаг. Өөрсдийнхөө хүүхдүүдийг өсгөх хажуугаар энэ олон хүмүүсийн хүүхдийг өсгөн сурган хүмүүжүүлнэ гэдэг бол асар том
өөрөгтэй маш их гавь байг болсон. Бид нар ингээл анх багш болоод ирэх чинь бас нэг хүүхдээ бол ард ирийн амьдралаа хаягдсан бүхлээ. Тэгээ ерөөс нь ажиллаа нэг зөв зохицуулах тал дээр бас айгүй дутнуу гэсэн. Тэгэл тухайн үед бодож амч яаж ингэж болгоод идэв гэсэн юм болоо. Бид нар ингээл болгох гээд байгаа хэрнээ ерөөсөн юм болгож чадахгүй байгаа юм чи. Тэгсэн хэрнээ биднээс илүү цаг заваар чинь давтлага өгнө. Бид нар улсын конкурсын шалгалт өгөхийн тулд бид нар ангидаа хичээл байлдаг багш маань ирэл бид нар чинь юу яа 6 цагаас ирэл 10 хүртэл бид нарыг давтуулж байгаа л өглөө бас. Яг хоо ер нь өдөр харьцаад үг туцуулаа хөлж байж очиод түрээд энэ манай ээж гэж одоо нэрээ маш их уужуу тайваг мундаг хүн байсан. Ээж дээр ачаач хөөрүүлжсэн. Тэгээ орой үд чинь одоо 5 болоход өвгөн боловсролын хэлтс нийлээ удаа ажилласан. Тэгээ манай өвгөн чинь ер нь гэр орны ажилтны төрөл маш сайн шүү дээ. Тэгээ очиход хоолоо хийчихсэн. Оройтол тосч яваад замдаа асууд хоолоо хийчихсэн л гэж яв. Гэр орны ажлын хувьд бол хоёулаа элбэт хийчихнэ. Тэгээ тэр маань их ажил хийчлээ. Энэ хийсэнгүй би эндээ хийж гэнэ гэсэн тийм зөрчлүүд байгаагүй. Миний хувьд бол одоо хамгийн их эерэг сайн бодлол юу гэхлээр зэрэг хүүхдүүдээ бол бас сургалтын зөв сайн чиглүүлнэ. Манай гуруула хиймээр явсан. Одоо бодоод ахна ер нь миний ээж багш хүн л байх л заяатай л төрсөн. Одоо төмөн олны хүүхдийн төлөө зүтгэл зориулагдсан л тэр бурхны бэлгийн байна л гэж би боддог шүү дээ. Тэгтэл одоо бас л хүүхдэд тавих, гэр бүлдээ тавих анхаарал бас байгаа л би одоо өдөө зэрэгтэй одоо тий сайхан боловсрал хүмүүжил эзэмшээд ингээд сайхан амьдарч байгаа бол эцэг хэл одоо анхаарал халамж сайн тавьж ийсэнтэй л холбоотой гэж боддгийг. Ажиллаач хаяхгүй гэр орнооч тий хаяхгүй бас бүгдийг зохицуулаад тий авч өдөө үргэж байна л гэж боддгийг. Надад болохоор 7 дугаар ангид хийм орж исэн бас нөгөө хөдөө исэн үлзэд сумд исэн болохоор тэр үед багшаа хүрэлцээ муутаас ээж манай ингээд амтэн судлын хичээл ордог байсан. Тэгээд ээжийг би ингээд одоо бодоод хахад ээж тэр үед одоо хийм хичээл заахтаа бол ерөөс түүрчдэггүй ернэсээ түүртгүй штэ мэрэгжлийн сурцсан юм. Тэгэхэд амтэн судлын хичээл ингээд гэртээ бүр бэлдээл тухайд одоо амио бэнтер гэл орж тэрийг ингээд өөртөө яриад айгүй бэлтжаал орж исэн. Тэгээд очоод тэр үед чинь би 7 дугаар ангид исэн болохоор тухайд айгүй тэг ингээл гэртээ бэлжсэн юм ингээл яриад би нэг өсөндө 2 дахь сонсож байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тухайд би анги дээр бас нэг надад жоох инээдтэй санагдал суужсэн үе байсан тий. Бас л манай гур шингэхтэй шүү дээ. Ер нь ч үе дамждаг юм шиг байлээ. Өөрөө бас хүүхд байхасаа нэлээ хатуу шаардуулж ингэж явсан хүн чинь тэгээд дараагийнхаа ажил дээр сулбаар байх гэж байдгүй юм биш үү? Тэгээ одоо яах вэ? Ээж маань бас би хэлжил хэлсэн сүлүүд одоо ээж маань одоо тэтгэврт гарснаас нь хойш тий. Одоо та одоо болондоо одоо тэтгэврт гарчлаа тусгсан чи надыг тэтгэврт гаргахгүй яа. Миний шавнаар гаргахгүй байх гэл тэгэл би ч бас гэн багшийн мэрэгжил гэдэг чи юм байдаг юм уу? Миний ээж ийм хоёрнлаг юм уу? Одоо тэгэл мартан санана гэж байхгүй. Бүх юмыг л одоо дурсан санаж идэг, шавнараа ярьж, шавнараараа байг бахархаж дурсаж байдаг. Тэгэл ярих юм ихтэй. Тэгэл одоо дуусад дундаршгүй яасаа айхтар оюухан би зарим юмыг мартаас ажиж бодохын. Тэгэхэд ердөө мартахгүй шүү. Тэр бүх юмыг л тийм юм гэл ердөө нэг дуусад дундаршгүй оюухантай л хүн байдаг шүү дээ миний ээж. Намсраа багш сурагчдад нэн илэмсв. Дунд сургуулийн дүүргээд дараагийн шинэ шавнараа хүлээн авдагч төгсгсөн охид хөвгүүдээ нэг хором мартах нь үгүй. Одоо насан туршдаа одоо бидний багш байсаар байгаа. Одоо хүртэл одоо ажил амьдрал дээр яаж вэ? Амьдрал нь яаж вэ? Ажил нь ямар байна? Гэр бүл нь ямар байна гэдэг одоо бүх зүйлд оролцож одоо амьдралын маань байдлыг үлдээ байнга асууж ямар нэгэн асуудал гарвал зөвлөж яах вэ хөө гэж үлдээ байнгын сургууль санаа тавьж байдаг. Бид нарыг одоо төгсөгчсөн одоо боллоо гэж боддгоо. Ер нь ямар ажил төрөл эрхэлж байна, амьдрал ах нь ямар байна уу гэд байнгын холбоотой байдаг. Сургууль төгсөөд гэтэл энэ хөлсийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Тэгэд одоо өдөр болгоны л одоо ажил
Янз бүрийн одоо шийдэх асуудал төр бол дандаа л одоо багштай маань холбоотой асуудал ерөнхийдөө байдаг. Би одоо яг Хинтээ аймагт тушаалаар томилогдоод ажиллаж байна. Очингуудаа багштай очиж өмсүүлсэн. Тэгээд багшийн маань гэрүүл ганц багш маань намайг 10 төгсгсөн багш. Тэгээ ингээд энэ гэрүүлийн хувьд бол миний хувьд амьдралын маань зааж өгсөн ажилтай л багш нар маань гэдэг учраас очиод багштайгаа 2 багштай очиж өмсүүлсэн. Аав хүн бол тэгээд ер нь хүүхдийнхээ амьдралын ерөнхий чиг шугамны нурууг харж амьдралын гол асуудлыг шийдэхэд л оролцдог байх тийм. Ээж хүн гэдэг бол хүүхдийнхээ, үр хүүхдийнхээ амьдралын цаг мөч болгонд өдөр тутмын юм дээр нь илүү анхаарал тавьдаг болов. Яг л тэрнтэй адилхан намсраа багш маань манай ангийнхны хувьд хин одоо хэл сургаггүй танаг болчихоо гэдэг юм уу те. Хин маань бас зовлондоо бас ямар нэгэн бэрхшээл гарсан иймэрхүү юмнуудыг сургагаар мэдээж нөгөөдөлд нь хилддэг дуулгадаг ч гэдэг юм уу те. Бид нар ч одоо тэрийн болгон хинтээ дээж дээрээ байж чаддгүй 100 амралтаараа юм уу тэгээд өвөл цагаан сараар очиод нэг 2 3 хонцдог. Тэгэхээр ингээд шавнар нь бол цагаан сараар болов өстэй. Тасрахгүй орж ир золгоно. Орж ирээ золгохдоо бүр ингээд хамгал нөгөө өөрх нь амьдрал тохиолдсон нарийн нандин одоо баяр жаргалын үеийн тэрийг ингээд тэр багахан хугацаанд яг дараагийн хүн орж ирэл гарахаас өөр аргагүй болж байгаа юм л да. Тэгэнгუთ тэр хугацаанд л ингээд бүх юмыг ингээд амжиж ярих гал ингээд тэгэхээр тэр одоо шавнарт нууж хаах тийм юм юу ч байхгүй. Намсраа багшийн гар утас лавтай нэг газрын жижүүрийн утаснаас илүү дуудлагатай. Ер нь л бол харилцаа холбоог хөгжүүлнэ. Ингэхдээ шав нартайгаа л ярьж суух. Яг сурагч байгаас ихэлээд сэтгэлээр холбогдсон болохоор бид нар биеийг мартаж чаддгүй. Тэгээ хэдэн бие рүүгээ яриад л нэг нь ийшээ ярихад нөгөөх нь сонин сонсоод нөгөөх рүүгээ яриад л буруутсан зөвцсөн ч байсан. Багшаа тэр тэгжээ шүү, тэр нэг сайн хэлээд хэрэг гэх шишээ тэгэл холбоо бол тасрахгүй дээ гэхэд айлчангийнхантайгаа. Янз бүрийн асуудал болгоод багштайгаа ер нь л ярина да. Ер нь л одоо багш минь яаж байна, өөрийнх нь би ямар байна. Дээрээс нь эргүүлээд багш маань бидрийг бас сонирхно. Яаж явна чи, юу хийж байна, юу бүтээж яаж ийн гэл. Саяхан над руу уцтал за чи нөгөө доктор хамгаалах гэж байна уу? Би нэг дахиад нэг доктор шавьтай болмоор байна шүү гэл. Амьдралд гардаг албан асуудлаар байнга утсаар бол холбоотой байдаг, ярилцдаг. Сая Улаанбаатар руу ирэх их өмнөртөл утсаар холбогдож ярьсан. Тэг ер нь бол тест утас нь бол завгүй. Тийм тэгээд ингээ хаяа ингээ Улаанбаатар одоо хотод ирчээд ингээ байгаад тавг солих гэхлээр л утсан дуурал. Тэгэл заримдаа бүр тэрнээс нь би төвөгшөөдөг. Тэр чигээр өөрөө очихгүй ч гэсэн эндээс утсаараа бүх юмыг удирдаад байна. Тэгж л зохицуулдаг юм да. Тэн хүүхдүүд намайг их загнадаг манай хэд охтууд. Ээж одоо ерөөсөө ингээд жигчин дүүлийг олондоо байнга л уцтай оролдож яах юм гэж. Хүүхэд уцаар яриад байх чинь би нэг жиндээ шантганаад ярихгүй болохгүй шүү дээ. Тэгээд адилхан хоёр тийчгээ сүлжилдээд л шүү дээ. Сайн байна уу? Би тэнхээ сайн байна. Ганц багшийн би сайн тэн сууж ил байна. Баяр хүргээрээ, мэд хүргээрээ гэж нүгөө. Гэхдээ харьцангуйгаар гайгуул байж тээ. Дээр цас орсон тэрнээс хойш. Танай дүүгээр ямар байна пошо? За. Намайг уучин цоглогдоо. Ер нь одоо ажил үйлс үтэмжтэй байна уу? За, маш сайн байна. Сайхан штэ эднийхээ сургийг сонсчоод ингээд чинь баярлж байгаа юм чинь. За энэ маань ингэж байгаа юм бэ? Сайн мэдээ сонсвол нэг рүү залгаад тэр маань тэгж ийна, тэгсэн байшгүй гэл. Одоо тэр багын дэггүй зүггүй байсан зан аашнууд бүгд л гардаг. Тэр болгонд багштай зэмлүүлэхтэй зэмлүүл, шоглуулахтай шоглуулж, инээж ханаач. Одоо тэгээд хүүхэд байх зан ааш юу нарилддаг
тэгвэл багшаа гаргахлаар эрхэлдэг ч юм уу. Тэр шарах юм бол байдаг. Эрхэлж байгааг нь мэддэг. Эргээд би ч бас эрхлэжтэй далбанаад. Ерөн сайхан да. Ерөн залуу багшийн үе санагддаг л байхгүй юу. Би ч залуу болох шиг санагддаг. Намсраа багшийг харахад намбтай, олон шавнараар хүрээлүүлсэн намуухан нэгэн харагдах. Харин багшийн хувьд шавнартаа маш зарчимж, заримдаа хатуухан талдаа хандаж амьдралд бэлддэг байсан юм билээ. Хувь маш шудраг. Хүүхдийг зөвнөлдөг. Яг үнэн шудраг байхыг биднэрт маш их заадаг байсан. Тэгээд дээрэс нь маш зарчимч, маш хатуу, зарим үед одоо маш хатуу манай багш. Намсрын хатуу боловч үнэн байдаг. Хэн нэгнийг алдаа дутагдлын нуугаад өнгөрөөдгөө нүдрүүн харж байгаа шууд хэлж чаддаг. Тухайн үедээ их яасан хатуу байна манай багш гэж бодож байсан ч сүүлд нь бодоход энэ бол бидний төлөө одоо хүүхдүүдийн төлөө байсан. Загнард байхгүй л нэ хайхтар тийм хүний ой тоонд хүртэл хэлдэг тийм л юм байсан. Хошин байдлаар эсвэл хоршорын малтах байдлаар ингэж хэлж ярьж ойлгуулдаг. Одоо би бол 20 гаруй жил мөрдөн байцаагч хийсэн. Одоо миний ажил мэргэжилт бол багшийн маань зан ааш характер их л нөлөөсөн гэж боддог. Яг үнэн юм хэлээд зарчимтай хатуу байсан ч хүүхдүүл багшийг сэтгэлээрээ л ойлгодог байхгүй юу. Худлаахаас одоо нэг хүүхдийн шидээр хэлээ ч юм уу зөв бусаар харьцсан багшийг бол хүүхд авчилцахгүй шүү дээ. Хаана шаардлага хатуу байна, шудраг байна, хүмүүнлэг байна. Тэнд боловсрол хөгжиж байдаг зүй тогтолтой. Дураар нь дургууд дун чимгээр нь зэргүүлж сургадаг эрдэм гэж энэ ертөнцид байхгүй. За энэ танхим бол намайг химийн багш байхад миний химийн кабинет буюу ажлын өрөө байсан юм аа. Намсраач нь одоо анх химийн тийм төрөлцсөн кабинет байгуулсан хүн шүү дээ. За ер нь химийн сонгон бол зайлшгүй албан ёсных хийсэн шаардлагатай л да. Хүүхдүүд бүгдийг сайн биш учраас сургалтын төвшинг ойртуулж бүх хүүхдийг одоо сонирхолтой болгоход одоо янз бүрийн төвшинт Азрагцантай ажиллана, төрүүлсэнтэй бас яхан зайг нь авах гэж ажиллана. Тэгээд одоо янз бүрийн хостой хийнүүд энэ төр гарна. Тэрнийг одоо гадагшин яг тийм сорох шөөгөө анх санаачилсан. Хөдөөгийн нөхцөлд бол байхгүй тийм кабинет авчруулах юмыг бол хийж ирсэн. Энэ ангид хийж ирсэн. Ер нь нэлээд одоо жил гарan оролдож байж энэ төр бас нэг хэмжээнд хүрч Ямны үзлэг шалгалтаар энэ чинь бол бас дэвшил санаа юм. Яндан маань богиндоод дээрээс бас уцаа цохоод нилээн оролдож байж нэг юм. Бас яг уу зорьсондоо хүрч анхны одоо Хэнтэй аймгийн усан систем хор зайлуулах сорох шүүгийг ажиллуулж байсан. Намсраа багш тэтгэврт гараад чи зүгээр суусангүй. Химийн болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалтын төв байгуулж бас чгүй олон хүүхдийг гарыг нь ганцхан хүргэж өгсөн ачтаа. 97 он тэтгэврт гараад Оксид нэртэй сургалтын төв байгуулад тэрэндээ бол одоо их тайч үзэж байсан. Тэр хүүхдүүдээ бол одоо нэгдүгээр байр эзлүүлээд ингээд одоо шавнар нөгөө хуваар үгээ сууж байгаа хүн ярьсан байгаа шүү дээ. Хэний шавбэ намсраа багшийн шаваа гэдэг хамгийн түрүүнд орж ирдэг гэдэг. Бүр 10 хүүхдүүд бид өөрт нь яг тооцоо байгаа. Сүүлийн хэдэн 4 хүүхэд нь 800-оор хүртэл сургууль орсон хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ жил хамгийн сүүлчийн 9 хичээлд орж ирсэн шав маань мар уралдаа дуусаа. Одоо даалгарчгаа тэгээ яхаар чи өөрөө бие бодож юу бойсондоо мэддэг чаддаг ч юм өгс болсон байтаа.
Яагаад гэвэл би өөртөө их зовлонтой. Ингээл алтан зулныг даалгавар хийж их ёстой. Би бичээл биш шүү дээ. Зүгээр шөлөөтэй сургалт хийх нь хийгээгүй ч ойлгоогүй юу яагаад вэ? Ноцоод өнөхийгөө. Яа. Эцэг их нь юм уу ах их чинь миний шав байдаг. Одоо тэгэл дор нуцтай тааш тийм. Алтан зулч одоо юм хийхгүй байна уу? Хийхгүй хүнтэй би нотлож явах ямар хэрэг байдаг. Нөгөөдүүлний нийтий чинь авчиг шүү дээ. Тэг яах вэ? Яг миний хүүхдүүд сайхан байна. Ингээд яриад байвал химийн намсраа багш түүний шав байсан Хинтийн 10 жилийн сургуулийн үеийн төгсөгчдийн дурсамж хөвөрсөөр л байх болно. Амьдралыг одоо багштайгаа олон жил хамтдаа туулж штэ. Яагаад гэвэл 5-аас 10 хүртэл 6 жил, 10 төгсөөд 43 жил болж байна. Ууган шавнар нь бид нэр тийм учраас 49 жил ингээд өгсүр замаар амьдрал багштайгаа хөтөлцөөд л туучж явна да. Ингээл багш болчоод ингээл бас багшаа ажиллаж тийм амаргүй штэ хүний өмнө зогсно яах вэ их үү гэж бодно. Тэр болгонд ингээл багшийн нөгөө ярьжсэн хэлжсэн. За тэний хүүхдэд багш нэг тийм үү хэлжсэн тэрийг хэлчихвэл яадаг юм болч гэдэг юм уу те. Юугээ түлээж авдаг бол болох болоо ч гэдэг юм уу. Тэгээд зөндөө олон тэр одоо хийжсэн үйлдэлүүд хэлжсэн үгнөө санаануудыг миний амьдралд бол зөндөө хэрэг болж байгаа. Би одоо 23 дахь жилдээ багшилж байна. Багшийн хэмжээнд хүрнэ гэж байхгүй штэ. Манай багш чинь тэр бүр тэр оргил дээр байгаа гэж штэ. Ер нь бол хэр ачийг хариулсныг хүлэмжтэхгүй. Сэтгэлд бол одоо байнга ойрхон байдаг. Асуу зөвлөх, амьдралд алдаж онох, одоо сайшаагдах, магтагдах бүх юм багштайгаа зөвлөдөг. Багштайгаа ярилцдаг. Одоо ганц би биш, манайх төгсөлтөөрөө бүгд багштайгаа холбоотой явдаг. Ер нь одоо багшийн ачийг бол төрүүлж өсгсөн хэцгийн ачтай бол тэнцүүлж бодох нь бол хүн бүрийн одоо ер нь баг үүрэх гэж би бол боддог. Багш бол ирүүлээд ач нэгтгүү, хариу нэгтгүү ийм агуулгад дуусгаж үт. Хинтийн 10 жилийн 1-р сургууль гэдэг эдний гэр бүлийнхний хувьд сэтгэлдээ бурханчлан тахиж, насан туршдаа хайрлан хүндэтгэж явдаг онцгой нэгэн газар юм билээ. Тэг би энэ сургуульдаа бол өөрөө төгсж ирээд насыг орсон болохоор үнэхээр одоо ээлтэй. Энэ одоо харин энэ сургууль намайг та нэг ийм тэгээд хийчээ, тэрийг тэгээд хийчих гэх юм бол би ястаа өөрийнхөө чадлаар одоо өдөр шөнөгүй зүтгэнэ. Тэгээ энэ сургуулийн ач буян энэ олон 100 хүүхдийн сэтгэлийн өглөг буян бидэнд чингсэн. Багш болсны хамгийн том бахархал бол шавнар. Миний хамгийн том гоёл бол шавнар минь хэмээн үнэн сэтгэлээсээ ярьж суугаа энэ буурай. Одоо ч шавнартаа зааж сургаж, зэмлэхдээ зэмлэж, аргадахдаа аргадаж, цаашаа гэх нь үгүй. Түүний тарьсан эрдмийн үр хаан соёолж, бусдад сайн сайхны гэрлийг түгээж бүг, тооцож тоолсон нь үгүй боловч гэгээ цацруулан тодоос тод гялалзсан буй заа.